За нөгөө ямар хөнөн дээр гардаг үл их тоогүй юм болж байгаа юм да. Тийм яриа гардаг. Тэгэхээр би энэ хүний эрхийн комиссийн дүгнэлтийг би нэлээд сайн сонссон. Нарант өөрийн чи яриад байгаа юмыг сонссон. Би бичиж тэмдэглэж авсан. Хүний одоо халдшгүй чөлөөтэй эрхийг зөрчсөн. Борхоо юу шалтгаан үндслэгээ бол танилцуулаагүй, танилцуулсан ч тэр нь байнга өөрчлөгдөж солигдсон факт ирж штэ. Олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй, бүгдээрээ олон нийтээр монголчууд ойсох таас хэрэг хийсэн ч юм уу, яатсан ч юм уу. Би ерэн зүгээр бас энэ тэр залуу хөгшөндөө бишээ. Хэдүүлээ нэг жоохон хүний эрхийн мэдрэмжтэй л ажилламаар байна. Би алтан гэрлийг тэгж ажиллах байх. Одоо өмгөөлөг шийжсэн хүн намайг болоод намайг тойрсон хэрэг дээр бас өмгөөлөл хийгээ явж исэн хүн болохоор тэгж горьдсон сайн нэг жоохон буруу л боллоо. Одоо хамгийн наад зах нь манай байнгын хорооныхон ч гэсэн анхаармаар юм байна. Би энэ эрүүгийн байцаа шийдэх хуульд 2024 оны 1 сард өөрчлөлт оруулахтны процессын хуулийн дээр бүр яг энэ хойшлуулшгүй гэдэг үгсгэр нь хөөцөлдөж суусан мөнгө хөргөлөгч халсан байхгүй. Тэгээ амьдрал дээр их өөр хэрэгждэг юм байна. За одоо жишээлх юм бол хэний мэдээллээр одоо хойшлуулшгүй гэж үзэж байгаа. Цахим хуудаснаас явуулсан мэдээллийг аль нь одоо яг хойшлуулшгүй мэдээлэл ирүүл хойшлуулшгүй нөхцөл байдал үүсчээ гэдгийг хэн тогтоож байгаа. За ингээ яри. За дараагаар нь хойшлуулшгүй гэдгийг яг хэн тогтоох юм? Одоо мэдээж хутгаараа дайрч байгаа бол одоо хойшлуулшгүй гэдэг нэг нь итгээд дүгнэлт гаргах гэсэн. Ийм юмнууд тодруулмаар юм байна. Энэ миний харамсаад байгаа юм бол шүү дээ. Хүнийг ингээ залхаан цээрлүүлдэг нэг аргыг энд хэрэгэлцэл байгаа. Энэ тэнд явж ирсэн залуучуудыг энэ тэндээс бөөгнүүлж авчираад 22 цагаас өглөөний 7 хүртэл байлгана гэдэг бол зүгээр л ирүүдж байгаа байхгүй юу? Хуцаараа та нар аятайхан байгаарай гэсэн үг шүү дээ. Одоо ийм баймааргүй л байх юм да. За энэ баримтчлагын үндэслэл чинь тэгээд одоо ямар их солигддөг юм бэ? Тэр өмгөөлөгчийн дээр утсан дээр байгаагаар бол үндэсний аюулгүй байдал санал хийсэн. Дараагаар нь худал мэдээлэл тараасан. Тун удалгүй цахим мөрөөдө тоглосон. Тэгээ одоо тэр 8 залууг өглөөний 7 хүртэл байлгасан. Одоо тэгээд нэг ганц асуулт байгаа шүү. Одоо нэг 3 хүн хорьдсон гэдэг тэр 8-аас 3 хорьчод байгаа юм уу? Хэдэн хорьчод байгаа? Тэрнийг хилээд хийж. Ер нь бас энэ дамтны биш үү? Тавьтчны ганц юм дээр санал нийлж байна. Энэ буруутай этгээдийг олж хариуцлага тооцоо. Одоо ингэж бид нар одоо хотлоо хэрэг хооронд юм хийгээ яах юм? Хэн буруутайг би мэдэхгүй байна. Та болохоор дарга нар нь буруутай байж магадгүй, цагдаа нь буруугүй. Би бол мэдэхгүй. Ер нь бол энэ дээр шаардлагатай бол бас одоо өөр янз бүрийн комисс гаргаад ажиллаад хийх хэрэгтэй. Би бол хүний эрхийн комисс Алтан хой гişний микрофоныг өгье. Алтан гişний микрофоныг өгье. Би хүний эрхийн комиссийн дэг талархаж нартай та нарыг би томилогдож явах чинь жоохон баалж ирсэн. Та нар амьдрал мэдхгүй, зориг зүрх байхгүй, холчхор муусаа юмнууд гэдэг. Энэ дээр бол та нарыг хайтайхан дүгнэлт гаргасан байна. Тэгтээ алтан гэрэл сайдын дүгнэлтийг буруу гэж байгаа бол та нар маргах хэвээр. Бас ийм кейс гармаар байна. Хэний нүний яриад хэнийхэн дүгнэлт тудлаа яваад байгаа. Ерөн зүгээр би боловсон байдлаар алтан гэрэл сайдад хэлэхэд буруутай хүмүүс болоод хариуцлага тооцчих. Ер нь энэ залуучуудаас юм уу хэнээс ч юм буруу одоо энэ хилмигдэж байгаа байхгүй юм чи. Хилмигдэж байгаа хүмүүсээс уучлал гуйчих. Одоо өнөөглөө би тэрний нэг бичлэг харсан өнөөдрийг би мэдэхгүй. Ерөн зүгээр энэ Кипр аюулгүй байдал цахим мөрөөдө тоглоом гэдэг чи өөрөө бүр дампуурсан юм явж байгаа юм биш үсттэй. Та тэн дээр бас анхаарал тавиарай. Жахан шударга ажиллаад өгөөрэй. Хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаад өгөөрэй. Монголын хэн нэгэн залуу, хэн нэгэн хөгшин хүн, хэн нэгэн хүн хилмигдмээргүй л байна. За хинээс алтан гэрэл сайдаас За 8 дугаар микрофон өгье. За гишүүний асуултанд хариулъя. Хойшлуулсан тохиолдлыг ямар эрх зүйн үндслээр авч үзэж байна вэ? Хойшлуулсан тохиолдол гэж яг юуг авч үзээд байна вэ гэж. Эрүүгийн эрх хяншийн тухай хуулийн 1/4-ийн 1-27 гэсэн заалт байгаа. Хойшлуулсан тохиолдол гэдэг нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул учрах, ноцтой охирол учрах, мөн түүнчлэн сэжигсэн яллагдах, итгээд н оргон заах, дайлах,
мөн түнчлэн гэмтэргийн уулмөр, гэмтэргийн баримтыг устгах, нуух, тээвэрлэх, зөөвөрлөх, өргөдүүлэх бодит нөхцөл байдал үүсч болзошгүй. Энэ нөхцөл байдлыг л хуульд өөрөө хойшилшгүй тохиолдол гэж заасан байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд хоногт дунджаар нэг Монгол улсад одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа 101, 102, 103, 105 гэсэн тусгай дугаарууд дээр хоногт дунджаар нэг 7-8 мянган удаагийн одоо хандлт ирдэг юм байна лээ. Үүнээс одоо цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсан дээр 4300 орчим одоо удаагийн хандлт ирдэг. Үүнээс одоо бодит одоо яг цагдаагийн байгууллагын алба хаагч очих шаардлагатай гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байж болзошгүй. 2000 орчим дуудлага мэдээлэл дээр алба хаагч нар өдөр шөнийн 24 цагийн хугацаанд бол үүрэг гүйцэтгэж очиж үүрэг гүйцэтгэж байгаа. Энэхүү нөхцөл байдал дээр бол зайлшгүй. Өмнө одоо гэмт хэрэгт холбогдсон шалгагдаж байсан, шижиглэгдэж байсан нэр бүхий одоо тухайн хэргийн нөхцөл байдал үүр амт 2-2 хэр хүртлийн дугаар бүхий хэрэгтэй холбоотой байж болзошгүй хүмүүстэй холбоотой дахиад шинээр гэмт хэргийн шинжтэй ийм тохиолдол дуудлага мэдээлэл ирсэн тохиолдолд хууль зааснаар нотлох баримтыг үргэх, устгах, зөөвөрлөхөөс сэргийлэх зорилгоор л энэ ажиллагаа хийгдсэн гэж ойлгогдно. Хариулт дуслаа. Надад ирсэн мэдээллээр 3 хүнийг шүүгчийн захирамжаар цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээ хийгдсэн гэсэн мэдээлэл ирсэн байгаа. 3